Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл замун одоо дүүл дээр очиж хүүхдүүдийнхээ одоо бас эмчилгээ онцлогоо тэр эмнэлгийн үйл ажиллагаа авч байгаа байна. Хөрөнгө оруулалтыг хийхэд мэдээж энэ дүүрэгт одоо ажиллаж амьдарч байсан үеийн эмнэлгийн удирдлагууд оролцсон барилгачин, барилгын компани замун одоо энэ бусад байгаа үнэхээр бас баяртай байна. Баянгол дүүргийн 80 мянган одоо хүүхэд байгаа. Хаанчлал үзүүлж эдгээр гаргадаг ийм сайхан мачуурын газар байгаасаа гэж үзэж байна. Ингээд тавхандээ энэ сайхан өдрийн 2019 он Сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн эмнэлэгт ээж бүрийн эмнэлгийг хүлээж авна. За саяхан нийслэлийн эрүүл мэндийн салбарт нэг тулгамдсан нэг том асуудал бол ерөөсө хүүхдийн эмнэлгийн тусламж хүртээмж үйлчлэгээний асуудал гэж байдаг. Ялангуяа одоо өвлийн улирал том төсөл өвчин дэгдээд ирэхээр одоо хүүхдийн орны хүртээмж бол ерөөсө маш хүндрэлтэй болдог. Тэгээд 2020 он хүртэл нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэл мөрийн хөтөлбөрт бид яг энэ хүүхдийн эмчилгээний тусламж хүртээмж үйлчлэгээ сайжруулах тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна. За Налаах дүүрэгт одоо олон улсын байгууллагын тусламжтайгаар нэг 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтанд орсон байж байгаа. За Баянзүрх дүүрэгт одоо 100 ортой хүүхдийн эмнэлэг одоо баригдаад тун удахгүй орно. За 2019 онд мөн Сонгон найрхан нэгдсэн эмнэлэг ашиглалтанд орохоор одоо хүүхдийн засаг ингээ хамт яваад ихээр хүүхдийн одоо эмчилгээний тусламж хүртээмж үйлчлэгээ нэлээд сайжруулсан. За өнөөдөр бол энэ Баянгол дүүргийн 60 ортой ахмадын эмнэлэг, 60 ортой хүүхдийн эмнэлгээд хэдэн сарын өмнө бид ахмадынхаа эмнэлгийг хүлээж авсан үйл ажиллагаа явуулж байгаа. За үүн дээр одоо хүүхдийн эмнэлэг бол өнөөдөр нээлттэй хийж байна 60 ортой. Баянгол дүүргийн хувьд 5 жилийн өмнө 2013 онд анх одоо 140 ортой 140 хүүхд хүлээн авах боломжтой хүүхдийн тасаг байгуулагдчихсан бол 5 жилийн дараа 60 болж ер нь бол олон улсын жишг нь 10 мянган хүн амд одоо тутамд хүүхдийн одоо 4 ор байх ийм стандарт байж байдаг. Тэгэхээр Баянгол дүүрэг бол өнөөдөр одоо энэ стандартыг хангасан анхны одоо дүүргийн хүүхдийн эмнэлэгтэй болж байна гэж. За тэгээд энэ мэргэжлийн ялалтын дүгнэлт гарцсан олон жил агтлагдсан одоо барилгад эмнэлгийн эмчилгээ үйлчлэг